Одоо энэ зоригийн хэрэг бүр утгаа алдлаа. Ялтнууд тодорсон, ялаа авсан, шүүх хурал дууссан, шийдвэрээ гаргасан. Өөрөөр хэлбэл процесс дууссан. Гэтэл энэ бүхний дараа гэнт сэрсэн юм шиг цагдаа дагнуул прокурорын хамтарсан ажлын хэсэг гарч зоригийн амь насанд хаалтсан халдлагын захиалагчийг тодруулна гэх юм. Чихэндээ ч итгэсэнгүй. Яаж чичээгээд ойлгохгүй байсан хэрэг бол энэ л баг. Шүүхтэр жухам юуг үндэслэн ялын дээжгүй хэмжээгээр ял оносныг бодоод олохгүй байна. Шунхан сэтлэр эсвэл арх үүсэн үедээ бүр эсвэл санамсар болгоомжгүйгээсээ болж хүний амь хохироосон гэх мэтээр ангилан тухай бүрд нь гэмт хэрэг үйлдсэн сэтэл шалтгаанд тохируулан ялыг хөнгөлөх үү хүндрүүлэх үү гэдгээ шийдвэрлэдэг. Нэгэнд хүний амь хөнөөсөн шалтгааныг олоогүй, өөрөөр хэлбэл захиалгаар хүний амь хөнөөснийг нь асуугаа болохоор зүгээр л хүн алмаар санагдаад алчихсан юм уу гэсэн байж болох юм а да, тийм ээ. Шүүхтэйгээ чухам ямар сэтлэр эрдэнэт хүний амь нас хөнөөснийг нь шалгаж тогтоолгүйгээр алсан уу? Алсан. Юугаар алсан бэ? Хутгаар. Тийм ээ, тийм хутгаар. Тийм үү. За шорондоо явдаа гэд явуулчихдаг хэрэг үү? Холион бантан гэвэл ёстой энэ жинкнээс юм уу? За түүнээс гадна Ялтан Содом Даржаагийн ээж маш эргэлзээтэй ярилцлага өгсөн харагдан лээ. Мэдээ эмээ сайтын сэтгүүлч цогд өгсөн ярилцлага дээрээ тэрбэр отхон бэлэгчин завхны хүн юм гинлээ. Манайх бол булганы айл. Тэр том үйлдвэрийн захирал хүн миний 16 настай хүү бид нартай тоож уулзах уу? Гэхдээ тэр отхон бэлгийн малчин гээд байгаа хүн нь миний хүүтэй ижил нэртэй Содом Даржаа гэж хүн байдаг гэж сүүлд сонссон. Завхан аймагт амьдардаг 60 гаруй насны хүн байдаг гэж дуулсан гэжээ. Булган анх мэдүүлэг өгөхдөө 30-аас 40 орчим насны 2 хүн гэж хэлсэн байдаг шиг санагдах юм. Он сараар нь хөөвөл 50 гаруй 60 шахам насны хүн байж бүрэн болно. Дэлхийд ийм бантангийн шүүх хурал болж байсан ч юм уу үгүй ч юм уу бүү мэд. Шүүх бүрэлдэхүүн ямар сэтлэр хүн алсныг нь асуулгүйгээр алсан уу? Алсан. Юугаар алсан бэ? Хутгаар уу? Тийм ээ, хутгаар. Тийм үү. За шорондоо явдаа гэд явуулчихдаг хэрэг үү? Тэгээд одоо түүнийх нь араас тагнуул цагдаа прокурор ажлын хэсэг томилоод байж байхад Завхан аймагт отхон бэлгийн малчин Содом Даржаа гэгт 60 иргэн насны хүн байсан болж таар. Юу гэж юм бантан бэ? Одоо аягүй бол тэр 60 настай өвгнийг барьж хорох юм болов уу?